Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 1-р сарын 24-ний өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн хүний эрх хэрэгжүүлэх хангалттай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын хурал 2026 оны 6-р сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн мянган хороо шилжүүлсэн. Хууль зүйн мянган хороо 2026 оны 6-р сарын 24-ний өдрийн хуралдаанаар хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42-р зүйлд заасны дагуу явууллаа. Улсын хурлын 2026 оны 6 сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн үүрэг гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42-р зүйлийн 42-ийн 2-1 заасныг баримтлан нэг саналаар санал хураалт явуулахаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл хэсэг заалтад нэмж тусган хэл найруулга дэс дараалал зүйл заалтын дугаарыг нийцүүлэн өөрчилж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төсөл болон зарчмын зөрүүтэй саналыг та бүхэнд хүргүүлсэн. Улсын хурлын эрхэм гишүүдээ хүний эрх хэрэгжүүлэх хангалттай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар хууль зүйн мянган хорооны танилцуулга зарчмын зөрүүтэй саналыг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.